минь үзэгчтэй болооцгийн маань яг одоо мэдээлэл Монголын үндэсний хөдөлთა аж үйлдвэрийн танхимаас мэдээлэл шууд дамжуул өргөж байна. За тэгэхээр бид өмнө нь Анд ноёд компани Smart Town-ыг хотхон захиалга өгсөн иргэд за 19 онд захиалга өгсөн иргэд одоо хүртэл байранд орж чадахгүй байгаа. За мөн байрыг нь бол бариг нь одоо барьцаан тавьсан гэдэг ийм мэдээлэл өгөл өмнө 2-3 удаагийн лайв сурвалжлагаараа хүргэсэн байгаа. За өнөөдөр бол Анд ноёд компани за байранд одоо захиалга өгсөн иргэд өнөөдрийн хүртэл байранда орж чадахгүй ингэж хохирсоор одоо 4 жилиг ардаа үлдсэн байна. За энэ талаарх мэдээллийг иргэдээс авъя. За тэгэхээр одоо яг одоо энэ дүүсэт байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөч. За баярлалаа. За энэ Smart Town 1-2 гэдэг хотхон дээр одоо захиалга авсан Анд ноёд гэдэг компанид миний бие болон одоо 100 гаруй захиалагч ард нь 500-600 орчим ар гэрийнх нь хүмүүс ингээд хохироод үндсэндээ бол 4 дахь жилдээ ингээд хохирч байгаа. За энэ ямар учиртай юм бэ гэхээр 2019 оны 7 сард бид нар 100% төлөлтөөр тухайн үеийн яг ханшаар нь бэлэн 100% мөнгөө төлөөд байруудаа захиалсан байдаг. За энэ компани гэрээгээ ихтэй 2020 оны 6 сарын 20 гэхэд одоо 6 сард багтаж одоо байранд оруулна гэж мөнгөө авсан. За энэ хугацаанд энэ компани бол үйл ажиллагаагаа явуулж байгаад 2020 оны 9 сар орчимд бол байраа 80% гүйцэтгэлтэйгээд одоо анхныхаа гişлэгийг бас урьдчилан бүртгэлээс гаргуулж авсан байдаг. За ингээд одоо хүртэл одоо бидрийг хохироогоод явж байгаа нь болохоор байрандаа оруулдгүй ковидын нөхцөл байдлын үед бид нар одоо ажил үйлчлэгийг хүндэрсэн гээд за энэ хугацаанд нь бид нар ингээд алдан гэнтэр нөхгүй хүлээстэй байсан боловч байр нь баригдчихад бас байрандаа оруулахгүй ингэж маш удаан хугацаанд байсан. За тэгээ энэ хугацаанд болохоор бидраас метр квадрат тутамд 800 мянган төгрөг нэмж өгөх гээд одоо 4 жилийн өмнөх ханшаар мөнгө өгсөн хүмүүс чинь тэгж нэмж өгөхөд маш хүндрэлтэй. Тэр үед өөр компани сонгоод өгсөн бол бид нар аль хэдийн байрандаа орчих боломжтой зөндөө байрнууд бол ашиглалтанд орсон байдаг. За ингээд бид нар хамтраад одоо хөрсөн талууд маань өмгөөлийн ферм хөсөлж аваад ингээд шүүхэд хандаад байрандаа орох хүсэлтэд тавингууд энэ Анд ноёд компани маань энэ хүнд нөхцөл байдал буюу Hardship-ийн гэрчлэгийг энэ худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс бүр 2023 оны 1 сарын 27-нд гаргуулж авсан байна. За энэ бол амар харамсалтай гэрчлэг ингээ гарцсан байгаа байхгүй. За энэ гэрчлэгээ бидний эсрэг ямар нөхцөл байдал үүсэж байгаа гэхээр энэ Анд ноёдын хариуцлагагүй тооцоогүй энэ үйл ажиллагаагаа цагтаа хийгээгүй байдлыг энэ гэрчлэгээ одоо энэ ковидын нөхцөл байдлыг чихэж оруулж ийн хүчээр оруулж ийн гэсэн санаа. За тэгээ энэ худалдаа аж үйлдвэрийн танхим дээр яагаад бид нар өнөөдөр ирээд ингээд хүсэлтэд уламжилж байна вэ гэхээр энэнийхээс гаргаж өгсөн энэ гэрчлэгээ бидний эрх ашиг ностойгоор зөрчиж байна. 100 гаруй захиалагч цаана 500 гаруй ар гэрийн хүмүүсийн. За тэгээ энэ өөрөө энэ худалдаа аж үйлдвэрийн танхимын энэ Hardship-ийн гэрчлэгээ гаргах журам маань 2022 оны 11 сарын 14-нд батлагдсан байна. За Монголд ковидын нөхцөл байдал буюу онцгой нөхцөл байдал бол 2020 оны 11 сарын 11-ээс эхэлсэн тийм бичиг баримтууд бүгд бидэнд байна. Гэтэл манай энэ байшин 2020 оны 6 сард ашиглалтанд орохоор гэрээсэн байшин. Тэгэхээр он цагийн үед бол ерөөсөө ямар энгийн ухамсартай хүн ойлгосон ч энэ Hardship-ийн гэрчлэгээ гарахгүй юм гэрчлэгээ гаргаад өгсөн. Тэгээ энийгээ залруулж өгөөч гээд манай хуулийн фермээс албан хүсэлтийг 2 сарын 14-нд өгсөн. За энэ албан бичгийн хариуг бол одоо 16 хоног өгдөг. Тэгээ одоо манай захиалагч нарын төлөөлөл ирээд одоо бүс албан хүсэлтээр ингэж өгсөн. Энэ судалгаа хийсэн гэх одоо эдний Б гэх одоо мэргэжилтэн амралтаа авсан З гэдэг хуульч нь хариуцна гэсэн. За тэгээ ингээд дахиад албан хүсэлтээ өгөөд худалдаа аж үйлдвэрийн танхимын амар түвшин ерөнхийлөгчтэй уулзахаар наа чи одоо ковидын нөхцөл байдал үүсгэс өмнөх зүйл байна. Энийг би одоо яаралтай шийдүүлж өгнө гэд 27-нд тэгсэн. 27-нд бид нар хүсэлтээ өгөө явсан. За ингээд 28-ны өдөр хариу өгсөн их нийтдээ. За ингээд худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэ хүчингү энэ гэрчлэгээ хүчингү болох ёстой байтал бид нар 2020 оны 22 оны 6 сар гэж бичсэн тоогоо 20 оны 6 сар гэж солилоо. Тэгээ энэ гэрчлэгийг тус компанид олголоо гэж байгаа. Тэгэхээр энэ ямар нөхцөл байдал үүсэж ийн гэхээр захиалагч бидрийг худалдаа аж үйлдвэрийн танхим Анд ноёд гэдэг компаниас одоо ямар үндслээр ийм худлаа гэрчлэгээ гаргаж өгчөөд энийгээ хүчингү болгож чадахгүй байна вэ гэдэг хардах үндслэл үүсэж байгаа. Тэгээ эн чинь одоо үнэхээр хууль дүрмийнхаа дагуу бол эн чинь энэ гаргасан эрх зүйн акт баримт хүчгээ хүчингү болгох гэдэг дарцаа дараад хүчингү болгоод хүчих ёстой байхгүй юу. Тэгээд ингээд дахиад бид нар хүндрэл өчрүүлээд өнөөдөр энэ хариулт юм авах гээд ирлээ. Тэгээ ирэхэд одоо ингээд өглөө 10 цагаас хойш бид нартай ингээд уулзахгүй хүндрүүлээд хуралтай байна гэд хүндрүүлээд ингээд бид нар маш олон хүн ингээд гадаа 100 гаруй захиалагч ингээд хүлээгээ байж байна. Тэгээд энийг одоо дүүрэн гэдэг амар түвшин ерөнхийлөгч нь болохоор
эхний өдөр маш аятайхан хандсан. Сая бас таараад асуухад наад дээр шин дүүрэн гарын үсэг зурсан. Дүүрэн хариулт өгнө гэж ингээд дүүрэн гэдэг хүн лугаа жигч чинь. А дүүрэн гэдэг хүн нь болохоор би хуралтай байна. Хурлаа тарж яж уулзна гэдэг одоо ингээд бидрийг бараг 2 цаг гаруй энд ингээд хүлээлгээ зогсоогоод үл ошоож байгаа. Тэгээ хэрвээ энэ худалдаа аж үйлдвэрийн танхим гэдэг өндөр нэр хүндтэй энэ төрийн бас байгууллага төрийн одоо ийм зарим зорилт чигүүрийг ингээд бас гүйцэтгэдэг ийм газар ийм хариуцлагагүй бичиг гаргаж өгдөг бол бид нар хэн хандах хэвтэй юм бэ өнөөдөр тийм үстэй. Ийм олон гэрчлэгээний дагуу хохирсон энэний дагуу байрандаа орж чадахгүй байгаа олон хүмүүс бол ийм мапантай гэрчлэгээ авчирсан байх нэ гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүгдээрээ одоо тэр дүүрэн гэдэг дарагтаа уулзаад энийгээ залруулж өгөх хүсэлтийг тавих гээд мөн одоо энийг гаргаж өгөхийн тулд хуульч нар нь үнэлгээ судалгаа хийд юм байна. Тэр судалгааг хийсэн гэх одоо Б гэдэг хуульч одоо тэр хүний амралтын ороор нь ажлын хавцран гүйцэтгэж байгаа З гэдэг хуульч нартаа хариуцлага тооцож өгөх энэ үнэлэхүү гэрчлэгээ хүчингүй болгож өгөх тал дээр л одоо хүсэлт гаргах гэж байна да. Тэгээ одоо манай бус бид нар 2 сарын 27 оны өдөр худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Амар Тушингойтой уулзч Амар Тушингой өөрөө өргөдлөө өгөө яаралтай шийдүүлж өгнө наа чинь онцгой нөхцөл байдалд хамаарахгүй хугацаа байна гэдгийг хэлсэн. Тийм ерөнхийдөө бол манай бас ахиалагч нар зарим хүмүүс бол бас бичлэг хийж авсан байгаа. За тэгчээд өнөөдөр бол энэ дүүрэн гэдэг хүн гарын үсэг зурсан дүүрэнтэй уулз дүүрэн дээр хариун байгаа гэдэг ингээ хэллээ дүүрэн гэдэг хүн нь уулзахгүй ингээ хүлээлгэж байгаа. Одоо тэгээд өөдөө гараад энэ хүнтэй уулзнаа гэж бодож байна. За бас шүүхтэр та бүхэн маань одоо шүүхтэлцээд явж байгаа анд ноёд компанитай бас та бүхэнд алдан мэдээж бодох хугацаагаа энд ер нь хичнээн дүүргэний мөнгийг анд ноёдоос нэхэмжилж байгаа. Буцаагаад анд ноёд компани одоо энэ гэрчлэгээс болоод та бүхэн метр квадрат тутамдаа 800 мянга төлөх шин тий. Тэгэхээр хамгийн батаныг аль хэдээс хэдэн төгрөгийн хооронд мөнгө төлөх болчиход байгаа байна. За одоогийн ханшаар бол анд ноёд нэмж төлж байгаа мөнгөн дээр бол манай захиалагч нар метр квадратаас шалтгаалаад одоо нэг 40-с 70 сая хүртэл төгрөгийн мөнгө нэмж ийм өрөнд орчоод ингээд байрандаа харж чаддгүй байр баригдсан байж байгаа. Юуны тухайд бол алдангийн тухайд бол энэ олон айл 2020 оны 6 сараас хойш алданг аавна гэхээр маш одоо их хэмжээний мөнгө авах байгаа. Гэхдээ бид нар бол хүлээстэй хандаад алдангийг нэхгүй маш удаан байсан. Яалтчгүй одоо ийм шүүхийн нөхцөл байдал үүссэн болохоор бас алдангийг авах юм хүсэлтэд өгсөн байгаа. Хариу нэхэмшилж тэгэхгүй бол одоо бид нар чинь бүр ингээд бөөнөрөө огшчод байгаа болохоор ийм нөхцөл байдалтай байгаамаа. За тэгээ манай бас захиалагч нар нөхцөл байдлаа ярих байхаа. За сайн байна уу? Таны хувьд одоо байрандаа яг хэдэн төгрөгийн захиалагч 8 метр квадратыг захиалга аваад одоо байранд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Манайх ч анх 990-ээр захиалаад 47 орчим сая төгрөг өгсөн. 100% төлөлт. Одоо тэгээ 100% төлчихсөн ер нь одоо дараа нь 800 метр квадрат тутам 800 мянган төгрөг төлөх гэсэн одоо юм л бол нэг албан шаардах шиг юм өгдөг. Саяхан улсын комисс орж ийн гэдээ бас нэг шаардах шиг юм өгөөд би бас анд ноёдын захиртаа орж уулзахад ийм шаардлага өгснөөс хойш 14 хоногийн хугацаанд орох хэрэггүй байд юм аа гэх. Бид нар ч одоо нэлэх ноёдын хүүхдтэй улс учраас хичээл сургууль одоо юмараа л хохирч байна шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө бол 4 жил болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгээ энэ хугацаанд ер нь өөрөө одоо яг түрээсийн байранд амьдарч гин үү айл хамаатан саднараа байна уу? Түрээслэл хамаатан садныхаараа байгаа л ер нь нөхцөл байдал хүндхэн 4 жил болсон. Тэгэхээр бас Smart Town хотноос байр захиалаад байранд орж чадаагүй нас орсон бас хүмүүс байгаа гэсэн. Ер нь эдгээр тухайн хүмүүсийн ар гэрээс нь та бүхэнтэй бас холбогдож байна уу? Яг одоо ямар байр байдал? Тиймэрхүү нөхцөл байдал байгаа гэсэн. Яг бас би бас нэг ажил төрөлтэй болохоор тодорхой сайн мэдэхгүй байгаа л да. За тэгвэл бас өдөр дэш байна. Дэш нөгөө нэг хүнтэй байгаа. За тэгэхээр үзэгчтэй анд ноёд компани Smart Town нэг хотгонд захиалга өгсөн иргэд одоо хүртэл байрандаа орж чадахгүй хохирсоор байгаа энэ дүр зургийг бол бид 2-3 удаагийн судлаа аюул сурвалжилгаараа та бүхэн мэдээлсэн. За тэгэхээр энэ анд ноёд компаниас за иргэд бол 2019 онд за 100% төлөлттэйгээр 4-5-6 сард бол шууд 100% төлөлт хийж байраа захиалж авсан. За энэ барилга маань бол буцаад 2020 оны 6 сард ашиглалтанд орох байсан. За энэ барилгын маань 80% нь 2020 оны 8 сард бол баригдчихсан байсан. За гэвч бол энэ барилгыг ашиглалтанд оруулаагүйгээс болоод энэ барилгад захиалга өгсөн иргэд бол 4 жил ингээд
хохирсоор байгаа. За тэгээд энэ барилга ашиглалтанд оруулахгүй байгаа тухайгаа бол анд ноёд компани зүгээс захиалга өгсөн иргэдэд хандаж хэлэхдээ за ковидын нөхцөл байдал улмаас болвол за барилга материал ирэхгүй удсан хойшилсан үн нэмэгдсэн ийм учраас та бүхэн дээр одоо метр квадрат тутамд 800 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байна гэдэг ийм мэдээллийг өгсөн байгаа юм. За энэ талаарх бас мэдээлэл бид бүхэн өмнө лайваар сурвалж ирсэн. За одоогийн байдлаар бол анд ноёд компанитай за байр захиалагчид бол шүүгтэлцээд явж байгаа. За энэ шүүгтэлцээд явж байгаагийн учир нь гэвэл одоо хүртэл одоо байранд орж чадаагүй байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт яагаад 100% төлөлт хийсэн гэрээн дээрээ ямар нэгэн нөхцөл байдлаас болоод нэг төгрөгч нэмэхгүй гэсэн гэрээ заачхаад одоо яагаад иргэдээс мөнгө нэхэд байгаа юм бэ гэдэг зүйл дээр бол иргэд бол бохимдолтой байгаамаа. Одоо энэ нэг шүүхтэр бид нар нэг баримттай нугаас гаргаа шүүх рүү өгсөн байгаа. Хан уулын иргэний иргэн агашны шүүхт хандсан байгаа. Тэгэнгүүт одоо шүүхтэр очингууд анд ноёд гэдэг компани одоо энэ фэст мошер буюу одоо давгчгүйчин зүйлийн гэрчлэгийг ингээ гаргаад байна шүү дээ. Бид нар бол ийм бичиг авцаа ингэцэн тэгцэн. Ясам дээр одоо энэ бичиг гаргаж байгаа журам нь энэ дээр байгаа байхгүй энэ 2022 оны 11 сарын 15-нд одоо энэ худалдаа жайдварын танхимаас гаргасан бичиг. Энэний одоо 2.10 дээр заасан дараах тохиолдол гэрчлэгээ олгохгүй гэж байгаа байхгүй. 2.11 дээр хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал нөхцөл байдлын талуудын хоорондын гэрээ бид нар чинь бүгдөө гэрээтэй байхгүй. Эднийх тэгээ яаж явж байгааг энэ бичгээ гаргаад авчив. 2022 оны 6 сард бид нар ашиглалтанд авах хэрэгтэй байраа одоо хүртэл орч чадаагүй тий. Би бол гэхэд өчигдөр очиж усаа тавиулсан хамгийн сүүлийн шат. Ус тавихгүй сар болсон. Тогоо өгөхгүй сар болсон. Тэгээд одоо ингээд ерөөс бүх юмараа боож хаана. Тэгэл ингээд очингууд одоо баг та очиж нөгөө газар дээр нь яг үнэн сурвалжлага хийжсэн танаа сайт ч явж исэн тий. Энэ олон айлууд одоо ингээд зарим нь бол ингээд байранд орсон айлууд байгаа. Заримуд нь ерөөс ороогүй. Тэгээд одоо ингээд одоо хүртэл ингээд хохироо явж байна. Тэгээ нэг ийм бичиг гаргаж өгсөн дээр бид нар ингээд одоо явж байгаа гэсэн үг. Тэгээ бас хууль бус бичиг баримт одоо үлдэж гаргасан байгаа талаар нь яг тухайн татах холбогдсон гэдэг байгаа захирлын хувьд уунаа шийдэж өгнө гэсэн байна. Тийм манай одоо хууль бус үйлдэлтэй бас залруулах хэрэглэдэг хугацаа өнгөрөөд байгаа юм шиг. Одоо тэр манай нэг захиалагчин гар утснаар бичлэг нь байгаа байхгүй. Одоо энэ аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч амар хэн билээ амар төвшин билээ. Тэр хүн гэрээг нь хазангуу эн чинь бол ковидын давгчгүйчин зүйлийн юутай хамаарлаггүй байна. Тэ? Над дээр ингээд тийм цохол бичигийг төгчих. Гээ бичигийг төгсөн өнөөдөр бид нар хариугаа авах гээд ирсэн чинь манайх одоо ингээд он сарын чинь буруу биччихжээ. Гэрээн дээр бол 2020 он гэж байгаа байхгүй. Гэтэл 2022 он гэд бид нар тэр шаардлага нь өрөөд ирсэн. Гэрээ 2022 онд дуусгуур болох гэрээг үндэслэн энэхүү одоо гэрчлэгийг олговоо гэж байгаа байхгүй. Гэтэл яг ясам дээр гэрээ нь 2020 онд дуусчихж байгаа гэрээ. 6 сард. Бид нар бол энэ компанитай одоо ингээд одоо ингээд бас хаана ковид гарсан хил ам ихгүй те. Ингээ явъя гэсэн одоо 3 жил гарan 3 жил бараг 4 жил шахуу 19 онд гэрээ хийсэн гэдэг чинь энэ хүмүүс ингээд гудамжинд гарцсан явж байгаа байхгүй. Одоо ингээд хашаа байшингаа байраа зараад бүх юмаа ингээд зараад энэ компанид одоо бүр ингээд шороо байхаас нь ахуулаад хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Тэгтэл одоо энэ компани ингээд метр квадрат тутам үн нэмэн дээрээс нь одоо манай байрыг банкнд барьцаалцсан. Тийм байгаа. Тэгээ сая бас ингээ ямар сайт майт ирсэн яасан гэж надаас асуусан. Тийм бас энийг бас блок хэл гэж магадгүй. Тийм яг ер нь бол тийм юм байгаа шүү тийм. Гэхдээ бид нар бол баримттай юм гаргаж байгаа, мэдээлэл гаргаж байгаа. Тийм. Тэр бичлэгийг бид нар байгаа. Төөгийн бичлэгээ наашаа аваад ирэх шүү. Бичлэгээ наашаа аваад ир. Энэ нөгөө хуульчнаар нь орж ирж байгаа анд ноёд гэх компани. Ой, наашир хээ. Наашир. Энэ хуульч өмгөөлөгч гэх төлөөлөгч гэдэг аа. Тэгэхээр анд ноёдын бас удирдлагын зүгээс дээр ирсэн байна. Багхгүй. Тэр удирдлагуудтай нь бид нар л нэг Тэгээ хуульчд нь одоо тэгээд энэ үндэсний хурал энэ бас нөгөө хуульч өмгөөлөгчийн дахиад солигдсон байна те. Дээр бид нар очиход өөр ер нь шүүх хурал хойшлогдоод байгаа. Яасан гэсэн чинь одоо ингээ хуульч нь өөрчлөгдсөн хэргийн материалтай танилцааг өгөл хойшлоод байгаа байхгүй юу? Энэ нөгөө нэг та бүхний байрыг одоо нөгөө барьцаан тавьсан асуудал байгаа шүү дээ. Тэ? Дөрөв давхар. Та бүхний байрыг нөгөө барьцаан тавьсан асуудал байгаа шүү дээ. Энэ тал дээр анд ноёдоос дахиад тайлбар өгсөн үү? Тэгээд гайхаа. Тэг барьцаалсан мөнгөө одоо биднээс авна гэдэг байгаа байхгүй зүрүүгээ.
Бид нар ч юм бол тэр гундаан байхаас нь ахуулаад тэр хаа байсан яармаг тухайн үед одоо тэр яармгийн байрны ханшин те 900 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн тэр авийн хүмүүс бүгд мэдж байгаа. Тэгээд эдгээр чинь бүгдөө 100 мөнгө төлсөн хүмүүс байхгүй. Тэгээ одоо ингээ хохирцгооц одоо ингээ ихнээсээ ингээ жирэмсэн настай хүмүүс ирсэн. Тэгээ байрандаа ороогүй нөгөө бурхан болсон хүмүүс байгаа шүү дээ манай байранд чинь. Тэгээ нэг ийм асуудалтай одоо ингээ явж чинь. Тэгээд бид хэд бол яг шодрог тийм бичлэгийн сайн нөгөө дээшээ хараад яа идэх үү? Энэ бас хуучсан дээш гарсан ч юм уу. Литр хайр нь сүлжээ юм чинь. Шатаар шатаар. За дээшээ гарах уу? Дараа дээшээ тэр төвгийн хүмүүс чинь. Энэ юм шүү. За тэгэхээр Android компани зүгээс за Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бол за бас хуурамч гэрчилгээ гаргуулсан байж болзошгүй ийм нөхцөл байдал бас үүссэн байна. За мөн Android компани зүгээс бол за 100% төлөлтөө хийгдсэн байгаа байрыг байр бол одоо мэдээж тэр хүний эзэмшил гэсэн үг гэрчлэгийг аваагүй ч гэсэн за ийм байхад тэр байрыг бүхэлд нь одоо процент тавиад хэмжээний мөнгө аваад за буцаагаад тэр мөнгөө төлөхдөө иргэдээс за метр квадрат татам 800 мянган төгрөг хэмжилж байгаа тэр мөнгөөрөө төлнө гэдэг ийм зүйлийг бас яриад байгаа маа. Бүрэн бодлого хийсэн юмс байгаа шүү дээ. Тэгэхэд анхныхын захиалагч нар 990 мянган төгрөгөөр энэ компани өөрийнх нь гаргасан үнийн дагуу бид нэр 100% төлөлт хийсэн. Гар үсэг зураад мөнгөний төлсөн гэсэн үг. Одоо энэ байр ингээд дээшлэх тусам нэг 5 6 давхраас дээш үнэн ингээд хэлбэлзээд эхэлж байгаа шүү дээ. Сая 500, сая 700 гэх мэтчлээ. Одоо зарим нэг зарагдж байгаа байраа бол 2 сая 400 орчмоор бодлого хийгдэж байгаа байхгүй. Тэгэхээр бидний байраар мөнгө барьчаад одоо тэрийгээ 2 сая 300 400 500-аар ингээд зарах гэдэг байгаа байхгүй. Энэ компани бодлого нь ерөөсөө л тийм. Тэгэхээр бидний мөнгийг одоо 3 4 жил ингэж ашиглаж байраа байшин өсгөчөөд тэгээ одоо энэ хүмүүсийг та нар одоо хогчно. Хохир. Тэр компанийн зөндөө баримтууд байгаа. Бичлэгнүүд нь ч байгаа угаасаа манай дээр. Тэгээ манай хандаа гэж хүндэл амтлаарсан байна. Тийм хандмаа тэр ганцхан Тэр хаанаас хоёр гаргасан. Тийм байх. Пицца гаргасан юу хэрчлээ. Тийм төлөөж гаргасан. Таа юу үндэслэл дээр гаргасан гэдэг юм. ийм гэрчлэгээ танах биш үү энэ дүүрэн гэсэн хүний гарын үсгтэй. Өдөр болж ирсэн хүмүүсийн ийм одоо төрөлжийн юм гаргаж ирсэн байгаад энэ хань учраас бүгд ирсэн шүү дээ. Бүгд ирсэн байна. Дөрөв хүн та юу? Зураг байсан биз дээ. Гаргаад танаа 2000 хийцэн үү те? Аа. Энэ 2020-ны 11-ээс 15 татсан юм юу байгаа юм бэ? Энэ 2000-ийн 10 сар өгөөс 2-ын 10 цаах юм уншаа. Харин тийм байна. Энэ бол шал өөр гэрчлэгийн хуудсан. Энэ бол нөгөө 10 өгсөн гэрчлэгийн ард тал биш шүү дээ. Энэ бол шал өөр баримт байна. Манайхаас юм өгөөгүй. Мандаа юу штэ. Наа чи юу байна? Хаач чи гэлэд авахгүй чи. Шоуд өгсөн одоо юм шүү. Хууцсан цолигдсон байх магадaltaй. Нүдлээ эсвэл чинь дандаа хөдлөд юм аа гэдэг байна. Дандаа удаа үлдээ үсэх. Юу ч юм магадгүй. Юу бодлоо юм гарсан. Гэрчлэгээ бол танахаас гаргасан гэрчлэг юм уу? Энэ 23 онгийн хаягдсан байгаа. Манай байгууллагаас гарсан гэрчлэгээ мөн. Гэхдээ одоо энэ хүмүүсийн өгöd байгаа гэрчлэгийн зөрүүтэй байна. Хоёр өөр юм байна. Энийг тодруулж харахгүй бол одоо та энийг хараа. Энэ дээр утгаар таны нэр байхгүй байхгүй юу? Тэгээ та утгаар над миний нэр байгаа гэдээ өгсөн чинь утгаар За ойлголоо. Одоо дарга гарч ирнэ. Дарга уулзахаас гарч ирнэ. Тэр уулзалтаараа ярилцаад ямар үндслээр яаж гаргасан, та хэд болохоор ямар үндслээр яагаад хүчингү болгуулъя гэж байгаа гэдэг юм а хоорондоо ярилцъя.
За гэтээ танах энэ гэрчлэгийг яг хэдэн оны хэдэн сараас ахуулаа гарах хэрэгтэй асуу. За энэ дотор ийм худалдаа аж үйлдвэрийн танхимын тухайг хууль гэж байгаа. За мөн худалдаа аж үйлдвэрийн танхимын дүрэн гэж байгаа. Энэ хууль болон дүрэн заасны дагуу худалдаа аж үйлдвэрийн танхим гинтийн буюу давтшгүй хүчин зүйлийн гэрчлэгээ олгох хуулиар олгосон бүрэн эрхтэй байд юм аа. Энэ бол бүр 1997 онд батлагдсан худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн заалт байгаамаа. 97 оноос хойш танхим гинтийн буюу давтшгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчлэгийг хүсэлт гаргасан байгууллагуудын баримтуудыг судалж үзэж хагаад гаргадаг байгаа. За одоо яг албан ёсоор уулзалт болгоод дарга орж ирээд хамтдаа сууж агаад асуудлаа ярилцъя. За. За тэр орох газар ороо бид нар өглөөс хойш За уг нь ийшээ дөрөнд ороо ямар гэрээтэй ямар баримтыг одоо үйлчлэж юу гаргасан бэ гэдэг чинь Зарим дээр чинь байхгүй юм гаргасан байх юм. шийдвэр хурдан 5 минутаар дараа дуусгах өөрсдөө хийсэн юм байна. Одоо энэ чинь маш чухал бичмээр. Биднес одоо энэ компани Энэ одоо хүмүүс сонсож шүү дээ хөөе. энэ шүүхийн юун дээр явж байгаа юм. харин танаа нөхцөл байдлыг ойлгохдоо одоо жишээ нь Тэгээд танаа нөгөөд нь ерөнхийлөгч байгаа шүү дээ амар төвшин гэдэг хөө хинэ. Би юм яриад тэгээд та. Зүгээр л энэ наацхан гэрээ нь 2020 оны 20 дугаар удирдалт бүрэн ашиглалтанд оруулснаар захиалагчид төлөөлгөн өгөх захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлнэ. За энэ дараа энэ 20 оны 9 сарын 1-ээс эдгээр алдан тоосон гэж гэрээ хийсэн. За тэгэхэд нөгөө 20 оны 11 сараас хойш одоо нөгөө байгалийн одоо давтагчгүй зүйл гэж байна. Тэрнээс өмнөх ингээд 100% мөнгө төлсөн. Юу үнсэж олгосод хэл баримтуудаа хаадаг. Энд дээр л ингээд байгаа. Энээс гадна за энэ олон иргэдийн одоо амьдралыг шийдэж байгаа энэ бичиг баримтан дээр ингээ он сарын ингээ зөрүүлээд тавиад иж юм болдсон болоо. яг албан ёсны уулзалтан дээр тайлбараа хийж өгөх. Тэгвэл би яг 2-3 удаа байна ярих гэдэг. Нэг ярилцаад. За тийм. Нэг компани өөрөөс Яашаа. Антныг өнгөлөх нь. Төртөө хувьсалтай ажилланд оргуулж Очоод яриа наач төлөөлсөн. анхны тус юу гэж байна? Тодорхойлсон байна. Манай явуулж бичиг хэлсэн. Сандноид компани өмгөөлөгч болохоор энэ наад чи бид нар хөвчтэй хуудсыг наан цаана урт хойно оруулаад хөвлөсөн байгаа. Сайн шалгуулж үзсэн. Энийг үзвэл бид нэг сайн шалгуулах хүсэлтэй байгаа. Энэ компани бол яг юу чи. За Хаас үлдээсэн. Уртын зал өнөө даргаад. Уртын зал руу доор нэг давхрын тэр нөгөө манай хаягтай гоц. За хичээч. Би тооч бодчих. А метралуудаа аваад гараад тэр юу гүн төлж байгаа юм метралаа. Сайн байна та. Антныг компани хизээ төлөөлж явж байгаа байна. Одоо нэг давхрын уулзалттай гэж. Тийш үү. Уулзаад юу? Таныг дуудаад байна. Уулзч дуудаад байна. Энэ дуудаад байна. Уулзалт гэж та намаагүй. Манай самбараад ороо. Уулзалт гэж хандаач яваад. Маапата юм уу? Байсан штэ. Байсан штэ. Нөгөө түлхүүр гарддаг өдрөө. Тэгэхээр чинь би яриа өгсөн штэ. Тийм. Үгүй бид нар чинь ийм л ахгүй. Одоо энэ ингэсэн байж штэ. Бид нар нөгөө шүүхэд хандаад ойр доороо гаргуулъя. Бид нар ингэж нэмж мөнгө өгөхгүй гэдээ бол маргасан штэ. Гэсэн чинь сая энэ 22 оны 1 сард бишээ 23 оны 1 сард эдгээр энэ худалдаа аж үйлдвэрийн танхимд хандж агаад давчгүй хүчин зүйлсэн гэрчлэгээ буюу хүнд нөхцөл байдлын гэрчлэлээ авсан байгаа аахгүй юу.
тэр гэрчлэгийг яаж авцсан? Өөрсдөндөө байсан материалын он сар энтрийг өөрчилж агаад авсан юм уу яасан? Тэгээд тэр давчгүйцэн зүйлсэн гэрчлэгээ олгогдож байна гэдэг чинь нэг өсөндө биднээс тэр нөгөө 4,800 мянга авах үндэслэл гаргаж ирээд байгаа байхгүй юу? Гэжэл яагаад энэ худалдаа айлч үйлдвэрийн танхим нэг талын мэдээллийг үндэслээд тэгээ болсон болоогүй ингээд балалд цогцолсон баримт өгсөн юм юу өгсөн бид нар чөтгөр бөөмэд ингээд дүгнэлт гаргаад өгсөн, тодорхойлт гаргаад өгсөн. Тэр тодорхойлт гаргахдаа яагаад захиалагч биднээс тэ мэдээлэл авахгүйгээр бид нар л нэгэн л холбогдоод одоо эдний өгсөн материалын дагуу нэгэн л утас зохиол за ингээд танаа амт ноёд гээд танаа захиалга өгсөн компаниас чинь юусэн шүү давчгүйцэн зүйлсэн гэрчлэгээ авах гэж байна. Энтэй холбогдуулаад бид нар баримт сэлтийг тал бүрийн нөгөө олон талаас баримт сэлтийг чинь цуглуулж иж эн чинь үндэслэлтэй баримт гарна штэ. Тэгэхээр ийм баримт хүсэлт өгсөн энэ дээр та нар хідэн төгрөг өгсөн хизээ гэрээгээ байгуулсан хизээ ашиглалтанд орох байсан ингээд тодруулсан байсан бол бид нар ингээд гэрээ гаргаад ирэхгүй бид нар чинь юусоо энэ 128 айлын орон сууцны захиалга чинь 19 оны 4-өөс 19 оны 10 сарын хооронд 80% баг ингээд зарагдсан барилга байхгүй юу? Захиалгын гэрээгээр зарагдахтаа дандаа 100% төлөвлөлттэй. Бид нар дотор ерөөсөө одоо 95 97-8%-аас баг тусан айл байхгүй. Зүгээр сая 5 би миний сонссноор шүү дээ. Сая 500 2 сая 300 төгрөг дутуу tulсан айлуудыг хүртэл гэрээг нь цуцлаад байгаа байхгүй юу? Тэр чинь 70-80 сая төгрөгөөс тэгчээд юу гэж ярьж ийнө вэхээр метр квадрат тутамдаа 800 төгрөг 800 мянган төгрөг нэмж өгөөгээд нэг айлаас одоо 30-аас 60 70 30-аас 60 сая төгрөгийг төлбөр дахиж унчаад ш 4 жилийн дараа 4 жил эдгээр хаана юунд давчгүй 20 оны 2 дугаар улиралд ажиглалтанд орчих ёстой байхад тэр 2 дугаар 20 оны 2 дугаар улирал хүртэл чинь ямар ч корона мороно за тэр хил гайлын гацаа байхгүй байхгүй юу. Дээрэс нь эдгээр энэ хараа 20 оны 9 сарын 11-нд барилга 80% гүйцэтгэлтэй байна гэд үл хөдлөн гэрчлэгээ гаргуулад авсан биш. Тийм bijиж яг 21 22 онд 80% гүйцэтгэлтэй байсан барилга яг юугаар захиалсан чинь одоо короногийн хилийн хориг нь яг аль дээр гацаад одоо тэгээд гарниц гэдэг юм уу тий одоо энэ чинь 80% гүйцэтгэлд орсон гүйцэтгэлтэй байр гэдэг чинь нэг ёсондоо бүх юм жин там болсон. Уус 20 оны тий 8 сараас хойш эдгээр ч ерөөсөө энэ хараа обо шал гарниц хаалга ийм дөрвөн юм яриад 2 жил гацаацсан байхгүй юу. Тэгэхээр энэ дөрвөн материал яг хизээ захиалсан нь ирэхгүй гацаад тэгээд энэ корона буюу энэ Оросын дайнд нэрвэгдчихвэ гэдгээл нотлох ёстой. Уулна. Гэжэл тийм тэр баримт сэлт нь хаагур гүйж ороод энэ давчгүйцэн зүйл буюу хүнд нөхцөл байдлын гэрчлэгээнд хамрагдах болчоо. Энэ гэрчлэгээ гаргаж байгаа энэ эрх бүхий субъектүүд ямар нотлох баримтаар ингээд нэг талыг ашиг сонирхлыг хамгаалч юу гэдэг дээр бид нар гайхаад дээрэс нь зүгээр гайхаад зогсоод иж болохгүй байна. Шүүхтэр эн чинь нотлох баримт болоод яг нөгөө хууль эрх зүйн актын хүрээнд үнэлэгдээ явчих байхгүй юу. Тэгэхээр энэ баримтаар бид нар юуг шаардаад байна нөхөр энийг залруулахгүй бол энэ босон болоогүй эсвэл худлаа нотлох баримт гаргаж өгөхөд худлаа одоо эднийхээс ийм тодорхойлолт авчаад энийгээр шүүхтэр биднээс одоо нэг айлаас 30-аас 60 сая төгрөг нэхэд өрөнд оруулах гэж одоо ийм арга хэрэглээд яваад байгаа л гэж бид нар хардаад байна. Эдгээр өөрсдөө ийм л юм хийгээд яваад байдаг хүмүүс. Тэгэхээр энийг нотлоод өгөөч, шатандаа нотлоод өгөөч. Ядаж энэ барилгын компани ийм өөдгөө байхад энэ хөндлөнгийн энэ субъектүүд яагаад улсын энэ чинь олон улсын статустай дүгнэлт гарах эрх бүхий субъектчтэй түүнээс биш зүгээр нэг $600-ыг авчираад зогсооцсон. Тэгээд тэр нь ингээд өөрөө бодож яснаа ингээд вангар шиг юм бичээд өгöd байгаа биш байхгүй юу? Тэгж яагаад тэр статусаа ашиглаад хувийн тийм ашиг сонирхлын байдалтай баримт сэлт гаргаад өгсөн. Тэрийг яагаад бид нарт ядаж ийм баримт гаргаж байгаа бол те захиалагч нарт хувийг хөргүүлвгээд бид нарт яагаад олгуулаагүй юм. Тэг ямар баримт гаргаж өгж байгаа нь ерөөсө бидний ашиг сонирхоод зөрчигдөд байгаа баримт энэ тэнд ингээд үйлдэгдээ төрийн болоо төрийн бус байгууллага олон улсын байгууллагын тэр дүгнэлт тодорхойлолтууд гараад яваад байгааг бид нар яагаад мэдэхгүй.
Тэгээ ингээ заавал дээгүүр доогуур хил ам шүүх цагдаа гэж ээж мэдэх ёстой юм бэ. Яагаад 100% мөнгөө өгчөөд 4-5 жилийн дараа ингээ шүүхтэр орох оронгүй. Тэгээ одоо тэр захиалагч энэ орон сууц одоо амт ноёдын захирлын хүртэл бид нарыг одоо юу гэж дарамжилдаг. Та нар бол эцсийн өмчлөгч биш гэж ирээд. Тэгээ бид нар хинд мөнгө өгөөд тий юу хийн энэ тэнд ямар ч гэсэн нөгөө боёны ажил хийх гээд мөнгө өгсөн хүмүүс биш байхгүй юу? Гэр оронтой болох гээд мөнгө өгсөн хүмүүс байхгүй юу? Тэгжэл өөдөөс даапаалаад байгаа мó доромжлоод байгаа мó энд нь гомдоод байна штэ. Зүгээр л бид нарт тэр хийх ёстой ажлаа хийгээд авах ёстой юмыг аваад өгөх ёстой юм өгчихгүй. Яагаад ийм заваа хорийн юм нариулаад тэгээ ингэж тартагдан тулгаад одоо бүр эндээ олон улсын байгууллага тэгээ дээрэс нь Монголын хууль хяналтын байгууллагуудыг ингээд оруулчаад ингээд заваараа явж байгаа юм би. Энэ дээр л тэр энэ холбогдох ядаж хөндлөнгийн байгууллагуудаас нь бид нар тодорхойлолт авъя л гэж байгаа байхгүй. Түүнээс иш нэг хүү хай гээл амтан хүнийг цурхраал тэгээ тэнд энд өмнө шуугаан тарих сонирхол биднэрт байхгүй. Бид нар яг л хуулийн дагуу өгсөн мөнгөндөө захиалсан байраа аваад хууль ёсны өмчлөгч гэдгээ эрхийн эдлээд үүргээ хүлээгээд явмаар байгаа байхгүй. Түүнээс үүргээ биелүүлээд 4 жил болчиход байхад эрхийн нэдлүүлэхгүй дээрэс нь ингээд хааж боогоод амар өрөвдмөр амьдруулж шít бид нарыг. Ерөөсөө л ийм тэгжил ирсэн. Түүнээс ш өөр одоо юу гэдгийг чи тэгчлээ би ингэчлээ биш шүү. Энэ бол нийтийн ашиг сонирхол. Ер нь цаашдаа ч гэсэн одоо энэ Монголын худалдаа айлж үйлдвэрийн танхим энэ үндэсний арбитрийн газар одоо юу гэдгийг хууль хяналтын байгууллага шат шатны төрийн алба энэ тамгын газрууд тодорхойлж юм хүм одоо юу гэдгийг баримт цэлт энэ төр бүрдүүлэхдээ жоохон талын энэ их сурвалжуудаа судалж тогтоож ийл та. Тэгэхгүй ингээд иргэдийг л эцээст бид нар л хохироод үлдчихэд байгаа аахгүй юу. Ерөөсөө нэг тавааршаас болол тэр хүний одоо юу юм бэ би тэр одоо юу бид нар одоо бараг бэрдшиг хүний хүсэл биелүүлээд энд ингээ гуйлгачин болоо явж явах ёстойч болоод байгаа юм уу яагаад байгаа. Тэгээд орох орончгүй 4 жил 3 жил ингээд байр хөслөөд явцсан байхад бид нар гомдмоор байхад бид нар гомдохгүй за яар шиг орон сууцтай болгож байгаа орох орондоо болгоод өгвөл бид нар алдангаа байр хөлсөлсөн мөнгөөч нэхгүй хин хиндэл хэцүү байсан гэл яв тийм уужим сэтгэл биднээс гарч байгаад яагаад ийм өчүүхэн тэгээд ийм арчаагүй зан тэгээд ийм арчаагүй арга хэрэглээд байгаа юм бэ тэрэн дээр чинь гомдож байна гэд тодруулга авах гад яваад байгаа байхгүй юу. Түүнээс одоо энэ амд ноёдын удирдлагууд бол мэдхгүй энэ холион бантан шиг юм эсвэл нэг галзуу хүн шиг юм бид нарт хариу өгдөг штэ. Хууль чинь нэг өөр юм байна. Тэгээд юу одоо зүгээр яг энэ манай байрыг барьцаалсан гэдэг тэгээд тийм юм яваад байгаа байхгүй. Хэрвээ барьцаалсан бол одоо энэ хүмүүс банкндаа хураагтаад хайчих юм. Гудамжинд гарах гэдэг тий. Тэгэхээр энэ олон хүмүүс ингээд одоо өөрсдийнхөө төлөө гэр бүлийнхэн төлөө явж байгаа. Ингэж явахгүй бол энэ хуулийнхын байгууллагууд нэг шат чатандаа ингээд ингээд он сарын андуурсан байна. Энэ ингээд буруу бичиг ингэсэн байна. Гэт одоо ингээд сая ингээд харахад энэ дарга гэлхэн би энэ компани хуульчтай бичлж уулзаах. Энэ өрөөрөөсөө орох гэж байна. Биднэрт бол хардах хэрэг байгаа байхгүй. Ягаад гэвэл энэ компанид бид нар 4 жил холигдолцсон хүмүүс байхгүй. Тэ? Тийм. Тэгэхээр зүгээр энийг одоо яг газар дээр нь бид нарыг шийдээд ингэж явъя гэсэн бодолтой учраас өнөөдөр бас хэвлэлийнхэн ингэж хандсан. Тэгээ ирсэн хэвлэлийнхэн хүмүүст бас маш их баярлалаа. Тий. За. За манайхаа яач доош буу. Доош юу